Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Ингээд та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоногт олон улс тус онцлог үйл явдлуудаас тоймтлан танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногийн тоймын төгсгөлд бид Израиль Ираны хоорондох энэ зөрчлийн талаар яриад дууссан. За тухайн үед бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ хоёр талын зөрчилдөөнд оролцох хэсэг шийдвэрээ Ираны эсрэг цохилт үзүүлэх хэсэг шийдвэрээ 2-7 хоногийн дотор багтаан гаргана гэж мэдэгдэж байсан. За тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Америк нэгдсэн улсын зүгээс Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн байгаа. За Трамп дээрх 2-7 хоногийн дараа шийдвэр гаргана гэж хэлснээсээ 1-2 хоногийн дараагаар ерөөсөө Иранд цохилт өгөх энэ шийдвэрийг бол гаргасан юм аа. За тэрээр маш богино хугацаанд бол шийдэлд хүрч өнгөрсөн Бям гарагт Ираны цөмийн хөтөлбөрийн гол 3 байршилд агаараас цохилт өгсөн талаараа бол зарлан мэдгцээ. За тэрээр мэдээлэлдээ Ираны Фордо, Натанз, Ишфахан гэсэн 3 байршилдах цөмийн байгууламжуудад бол амжилттай цохилт өгсөн. Тэр дотроо уулын дунд газар доор 80 метрийн гүнд байрладаг уран баяжуулах Фордо байгууламжид бункер бастер хэмээх маш хүчтэй бөмбөгөөр цохилт үзүүлснээ хэлж Ираны цөмийн гол цэгүүдийг бүр мөс устгасан гээд Иран улсыг хариу давталгаа хийхээс бол сэрэмжлүүлж Америк нэгдсэн улс илүү олон байд өндөр наривчлал ур чадвараар цохилт үзүүлэх чадaltaй шүү гэж анхааруулан мэдгдсэн байна. За мөн тэрээр Иранд нэг бол инх тайван үгүй бол эмнэлт үйл явдал бол тохиох болно хэмээн цагаан ордонд хийсэн мэдээлэлтэд дурдсан юм аа. За Трамп мөн дараагаар нийгмийн сүлжээнд оруулсан нийтлэлдээ энэ бол Америк нэгдсэн улс, Израиль мөн дэлхийн хувьд түүхэн мөч. Иран улс энэ дайныг дуусгахыг зөвшөөрөх ёстой баярлалаа хэмээн мөн бичсэн байна. За их сурвалжуудын мэдээлснээр Америк нэгдсэн улсын зэвсэг түвшин Ираны цөмийн 3 байршилд B2 бөмбөгдөгч онгоцоор агаараас цохилт үзүүлсэн бөгөөд газрын гүнд цохилт өгөх хүчин чадалтай 13500 кг жинтэй бункер бастер буюу GBU 57B загварын бөмбөгөөр Фордо дахь газрын гүний уран баяжуулах байгууламжид амжилттай цохилт үзүүлсэн. За Пентагоны зүгээс Иранд үзүүлсэн цохилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ням гарагт хийсэн байгаа. Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын төрийн дарийн бичгийн дарга PTX-д нийслэл Вашингтон хотно хийсэн мэдээлэлтэй гайхалтай амжилттай цохилт байлаа. Манай улсын зэвсэг түвшний ерөнхий командлагчийн бидэнд өгсөн тушаал оновчтой хүчтэй тодорхой байсан. Бид Ираны цөмийн хөтөлбөрийг үгүй хэлээ гэмээр мэдэгдсэн. Мөн тэрээр уг цохилтны Ираны цэргүүд бол энгийн иргэдэг онлоогүй. Энэхүү цохилт Ираны дэглэмийг өөрчлөх зорилгогүй байсныг нэмж хэлсэн юм аа. Харин Ираны цөмийн байршлуудад үзүүлсэн цохилтын талаар Америк нэгдсэн улсын зэвсэг түвшний нэгдсэн штабын дарга Дэн Кайн мөн мэдээлэл өгсөн. Тэрээр Америкийн цагаар Бям гарагийн 18 цаг 40 минут буюу Ираны цагаар Ням гарагийн шөнийн 2 цаг 10 минутанд Фордог бөмбөгдөж эхэлснийг танилцуулж нийт 14 ширхэг бункер бастер бөмбөгөөр цохилт өгсөн бол Ишфахан, Натанз дахь цөмийн байгууламжид 640 км-ийн холын зайнаас шумбагч онгоцноос харавсан 30 ширхэг томагавк пуужингаар цохилт үзүүлсэн гэдэг бол тэр дэлгэрэнгүй танилцуулсан юм а. За энэхүү Америк нэгдсэн улс Иран цохилт үзүүлснээр улс ойрох донодын бүс нутаг дахь шин дайнд бол Америк нэгдсэн улс шууд хөл тавин орсон. Улмаар энэхүү дайн 3 оролцогчтой болж хувирсан байгаа. За энэхүү дайныг бол Израиль улс анх эхлүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа Иран улсыг цөмийн зэвсэгтэй болоход тун ойрцсон учраас Ираны цөмийн судалгааны байгууламжууд эрдэмтэд болон баллистик буужийг агуулгах зэрэг байршлуудад цохилт үзүүлж эхэлснээ бол өмнө нь мэдэгдэж байсан юм а. За Иран улсын цөмийн эрчим хүчний байгууллагын зүгээс тус улсын Фордо, Ишфахан, Натанз дахь цөмийн байгууламжууд цохилтод өртсөн болохыг бол баталсан. Гэхдээ цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагаа бол зогсолтгүй өргөжлүүлэн явуулна гэдэг бол мэдэгдсэн байгаа. За түүнчлэн Иран улс Америкийн агаарын цохилтод өртсөн байгууламжуудад цацраг идэвхт бодис алдагдсан шинж тэмдэг бол ажиглагдаагүй гэдгийг ням гарагт мэдэгдсэн. Тус улсын үндэсний цөмийн аюулгүй байдлын системийн төвөөс Америкийн цохилтын дараагаар явуулсан шалгалтаар цацраг идэвхт бодис илрээгүй тухайн байршлуудын ойр орчимд амьдардаг орчин суугчдын хувьд ямар ч аюул байхгүй талаар мэдээлэл гаргасныг Ираны төвлөлөөс дамжуулсан юм а. За олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси мөн цохилт өртсөн Ираны Фордо дахь цөмийн байгууламжид очиж нөхцөл байдалтай танилцах ямар ч боломжгүй байгааг нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн яаралтай уулзалт хуралдааны үеэр бол мэдэгдсэн. За Ираны цөмийн байгууламжуудаас цацраг идэвхт бодис ялгарч алдагдаж магадгүй талаар бол тэрээр нэмж хэлсэн. Дараагаар нь олон улсын атомын эрчим хүчний агентлагаас мэдээлэл гаргасан. Энэ мэдээлэл Ираны 3 цөмийн байгууламж харлагдж өртсөн ч гадны цацрагийн түвшин нэмэгдсэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг нотолсон юм а. За Америк нэгдсэн улсын Иранд үзүүлсэн цохилтын дараа Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху дүрстэй мэдээлэл хийж түүндээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг багтан биширч байгаагаа онцлсан. Ираны цөмийн байгууламжуудыг онол цохилт үзүүлсэн таны хурц тод шийдвэр
түүхийг өөрчлөх болно. Америк нэгдсэн улс дэлхийн өөр ямар ч улс орны хийж чадаагүй зүйлийг хийлээ хэмээн одоо нэлээд ийм бялдуучилсан үг хэлэг утга агуулгатай мэдээллийг бол хийсэн байна. За Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианы зүгээс бол одоо мөн мэдээлэл хийсэн байгаа. За тэрээр Иран хязгаарч тань өгөөгүй гэхдээ төрөмгөөлөлтөд тулгарх үед өөрийгөө бол эрс хамгаалах болно гэдгийг мэдгдсэн. За харин Ираны зүгээс хамгийн томоохон мэдээллийг тус улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи хийсэн байгаа. Тэрээр ням гарагт Туркийн Истанбул хотно хийсэн мэдээлэлтэй Америк нэгдсэн улс болон Израиль манай улсын цөмийн байршлуудад цохилт өгөхдөө дипломат арга барилаа. Одоо давхар хамт одоо үгүй хийж дэлбэллээгээд олон улсын зүгээс эдгээр улсууд хариуцлага хүлээлгэхийг уриалж Тегеран өөрийн сонгосон цаг болон байршилд хариу цохилт үзүүлэх болно гэж одоо мэдгдсэн. За тэрээр Америк нэгдсэн улсын уг халдлагын нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөн бол олон улсын эрхцэн үндсэн зарчмуудыг зөрчснөөс гадна Израилийн геноцидын дэглэмтэй уялдуулан хийсэн цохилт байлаа хэмээн тодорхойлсон. Аббас Аракчи энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдалд шууд халтсан явдал бөгөөд Америк нэгдсэн улс энэхүү дайсагнасан хууль бус үйлдэх үр дагаврыг бүрэн хариуцуулна. Иран улс өөрийн ард түмэн ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгийг мэдгдсэн. Тэрээр Иран улс 20 гаруй жилийн туршид өөрийн цөмийн хөтөлбөрийн их тайвны зорилготой гэдгийг дэлхийн нийтэд харуулсаар ирсэн Америк нэгдсэн улс дипломат хүчин чармаалтад цаад учруулж Ираны их тайвны цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын эрхийг зөрчиж байна хэмээн буруутгасан юм аа. За ингээд мөн Ираны одоо Иран цохилт үзүүлсэн явдлыг одоо буруу шаасан мэдээллийг бол мөн нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс за Хятад, Орос, Пакистан улсуудын зүгээс бол бас хийсэн. За ойрхон орнуудад үүсэж байгаа орчил байдлыг намжаах үүднээс яриа эслийг зуучилж байсан бүс нутгийн Арабын нэгдсэн Эмират улс, Катар, Оман улсууд мөн Америк нэгдсэн улсын цохилтыг буруушааж хурцтмал байдлаар намжаахыг уриалсан. Европын Франц, Герман, Их Британи улсууд мөн л одоо ойрхон орнуудын бүс нутагт ямар ч хяналтгүй хурцтмал байдал газар авч болзошгүй гэдгийг анхааруулж бүс нутгийн докторгүй байдлыг одоо алагдуулж болзошгүй альва хариу арга хэмжээ авахгүй байхыг бол Ираны Тегеранд бол уриалсан. За Ромын Пап 14-р Лео мөн л одоо гал зогсоохын тулд олон улсын дипломат яриа хэлцээг явуулахыг өнгөрсөн 7 хоногийн ням гарагт бол уриалж байсан юм аа. За харин ажиглагчид Трампын одоо энэхүү гинтийн шийдвэрийг юу гэж үзсэн бэ гэхээр одоо хэдийгээр Иранууд довтлох хэсгийг 2-7 хоногийн дотор гаргана гэж цагаан ордноос мэдэгдэж байсан ч тус мэдээлэлээс 2 хоногийн дараа Трамп Ираны цөмийн байгууламжид бол цохилт үзүүллээ. За Трамп Израилийг эхлүүлж хөрсийг нь бэлдэж өгсөн энэ хосгүй боломжийг бол алдалгүй ашиглаж Ираны цөмийн хөтөлбөрийг бүр мөсөн зогсоохыг бол тооцоолон бодсон бололтой. Мөн цохилтынхаа өмнө Ираны дээд удирдагчийг хаана нуугдж байгааг бол мэдэж байгаа ч одоохондоо түүнийг хөнөөхгүйгээд ямар ч болцолгүйгээр бууж өгөхийг бол Трамп санал болгож байсан. За ингээд Трампын хувьд бол энэхүү цохилтоор Тегеранд яриа хэлцээ явуулах 2 дахь боломжийг олгож байж болзошгүй юм хэмээн ажиглагчд бол үтсэн юм аа. За та бүхэндээ эргэн сануулхад Америк нэгдсэн улс болон дэлхийн бусад гүрнүүд Ираны эсрэг тавьсан эдийн засгийн оргоо цоцолж хариуд нь Тегераны уран баяжуулалтыг хязгаарласан урт хугацааны ээж бүрэн цөмийн гэрээг 2015 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үед бол байгуулж байсан ч 2016 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тус гэрээг хамгийн муу гэрээ хэмээн тодорхойлж 2018 онд Америк нэгдсэн улсыг тус гэрээнээс гаргаж байсан юм аа. За ингээд энэхүү одоо Ираны цөмийн байгууламжуудад Америк цохилт өгөхөөс өмнө бол Израиль Ираны тал руу цохилт өгч эхэлсэн. Харин үүнээс өмнө Америк Ираны хооронд одоо Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ бол явагдаж байгаад яг энэ Израиль Иранд цохилт өгснөөс хойш бол зогссон байдаг. За тэгвэл Америк Ираны талд одоо Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн дараагаар Иран улс бол одоо хариу цохилт үзүүлсэн. За Катар дахь Америкийн цэргийн бааз руу бол одоо пуужа харвсан байна. За Катарын нийслэл Доха хотын ойролцоо орших аль үдээдийн агаарын цэргийн баазыг бол Иран онилж за энэ нь бол одоо ойрхон орнуудын бүс нутагт Америк нэгдсэн улсын хамгийн том цэргийн бааз гэдэг утгаар нь одоо онилж цохилт үзүүлсэн байгаа. За Ираны төрийн төвдлийг мэдээснээр Катар дахь Америк нэгдсэн улсын цэргийн баазад Ираны 6 пуужин туссан гэсэн бол Катар улсын агаарын давтлагаас хамгаалах систем Ираны пуужингуудыг бол амдуу устгасан. Ираны давтлагын улмаас хүний амнаас өргөдөж бэртэж гэмтээгүй юмд тус улсын гадаад хэргийн амны эдлэл төлөөлөгч бол мэдэгдсэн. За Иран улсын зүгээс мөн Катарын эрх баригчдад пуужигийн цохилт өгөх гэж байгааг бол урьдчилан мэдэгдэж одоо мэдээлэл хургуулсан байсан. За ингээд Ираны энэхүү үйлдэлд бол одоо харамсаж буруу шаасан мэдээллийг Катар, Сауди Араб зэрэг улсууд хийсэн бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны давталгааг маш сул хариу цохилт байлаа хэмээн тодорхойлж хүний амнаас өргөдөж бэртэж гэмтгээс сэргийлэн цохилт хийх талаараа урьдчилан мэдэгдсэн явдалд би
Иран улсад талархал илэрхийлэхийг хүсэж байна хэмээн өөрийн одоо Truth Social нийгмийн сүлжээний платформд бол нийтэлсэн юм аа. За ингээд нөхцөл байдал одоо цаашаа хурцдах нэ гэдэг ингээд олон улс анхаарлаа ийшээ хандуулж байтал Трамп нэгэн мэдээлэл хийсэн. За энэ бол Израиль Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэдгийг бол Трамп зарласан байна. За Трамп мэдээлэлдээ Иран Израиль улсуудын хоорондох зөрчилдөөнийг аль бие усаар өндөрлүүлэх гал зогсоох тохиролцоонд хоёр тал хүрсэн гэдгийг мэдгдсэн. За Израиль Иран улсууд бүрэн гал зогсоох тохиролцоонд хүрсэн орон нутгийн цагаар Мягмар гаригийн үүрийн 4 цагт Ираны тал бүх цэргийн ажиллагаагаа зогсоох бол түүнээс 12 цагийн дараа Израилийн тал мөн Ираны эсрэг одоо үргэлжлүүлж буй бүх цэргийн ажиллагаагаа зогсоосноор 12 хоногийн хугацаанд үргэлжилсэн энэ дайн 24 цагийн дотор аль бие ёсоор дуусах болно гэдгийг бол мэдгдсэн байна. За ингээд үндсэндээ гал зогсоох мэдээллийг хийсний дараагаар бол гэхдээ хоёр тал харилцсан агаарын цохилт өгсөр байсан. За үүндээ бол бие бинийгээ бол харилцсан одоо буруутгсан байгаа. Аль аль нь гал зогсоох тохиролцоог бол дагаж биелүүлсэнгүй, мөрдсөнгүй гэд. За ингээд Трамп бол үүнд маш их ууралсан. Трамп одоо энэ 7 хоногт бас НАТОгийн дэд хэмжээний чуулгуулалтанд одоо явахаар замдаа гарахаас өмнө хийсэн одоо сэтгүүлчдэд өгсөн ярианд бол одоо би бол аль аль талд нь бол сэтгэл хангалуун бус байна. Одоо тэд юу хийж байгааг бол сайн ойлгохгүй байна гэдээ хараалын өгч гэсэн урсгаж байсан байна. За тэгээд гэвч одоо яг тэрхүү зарласан нөгөө 24 цагийн хугацааны өнгөрсний дараа бол үндсэндээ талууд гал зогсоох одоо энэ тохиролцоогоо дагаж мөрдөж эхэлсэн. Үүнээс хоошоогоо бол одоо ямар нэгэн томоохон ийм хохирол учруулсан цохилтуудыг агаарын цохилтуудыг давталгааг бол өгөөгүй. Ингээд үндсэндээ 12 хоног үргэлжилсэн Израиль Ираны дайн өндөрлсөн гэж хэлж болохоор ийм үйл явдал бол энэ 7 хоногт одоо болж өнгөрлөө. За Трамп дараагаар нь одоо Нидерландын Гаг хотноо зохиогсон НАТОгийн чуулга үйлсэлтийн үеэр хэвлэлийн бахварал дээр бол энэ талаар бол хэлсэн байгаа. Тэрээр энэ бол 12 өдрийн дайн байсан, энэ дайн өндөрлсөн гэж бол бид үзэж байгаа. За би хувьдаа тэднийг ахин дайтахгүй гэж бодож байна. Сөргөлөгч талууд хоёулаа хүчин суларсан. Би тэдний учрыг олсон учраас энэ дайн дууссан гэсэн одоо ийм үгийг бол хэлсэн байна. За мөн эх 7 хоногт Ирантай хэлэлцээ хийж одоо магадгүй байгаа гэсэн ийм цохос мэдээллийг бол тэрээр хийсэн юм аа. За ингээд үүнээс хоошоогоо ямар үйл явдлууд одоо өрнөсөн бэ гэхээр Ираны парламентод бол хууль тогтоогчид олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтын ажиллагаа зогсоох хэсэг асуудлыг хэлэлцсэн улмаар дээрх хуулийн төсөл дээр санал хураагаад дэмжсэн одоо нийт тухайн одоо чуулганд оролцсон 222 гишүүний 221 дэмжснээр одоо баталсан байгаа. Ингээд энэ одоо хуулийн төсөл батлагдсанаар Ираны тал цөмийн байгууламжуудтай олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хяналтын камерыг суурилуулахгүй, тус байгууллагын шинжээчдийг нэвтрүүлэхээс татгалзаж тайлан мэдээлэл өгөхгүй байхаар болоод байна түр хугацаанд. За ингээд эдгээр журам Ираны бүх цөмийн байгууламжийн аюулгүй байдал баталгаа олгох хүртэл хүчинтэй байх болно гэдгийг бол мэдэгдээд байгаа. За дээрэс нь энэ 7 хоногт Пүрэв гарагт Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей бол гарч ирсэн. За тэрээр одоо энэ сарын 13-ны өдөр анх Израиль Иран цохилт үзүүлж эхлэх үеэр бол хязгаарлагдмал харилцаа холбоо бүхий нууц хорогдох байранд орж түүний хаана байгааг бол Ираны эрх баригчид нууж байсан. За тэгвэл тэрээр Пүрэв гарагт энэ гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсний дараагаар бол одоо гарч ирж ардамдаа хандаа мэдээлэл хийсэн байгаа. Энэ мэдээлэлтэй Ираны зэвсэг түвшин Израиль Америкийн нэгдсэн улсын эсрэг ялалт байгууллаа хэмээн одоо мэдэгдэж за Иран улс хизээч бууж өгөхгүй гэдгийг бол тэрээр хэлсэн байгаа. За мөн дээрээс нь Ираны эсрэг ахин одоо ямар нэгэн давталгаа хийх юм бол хариу арга хэмжээ авах болно гэсэн бас юм сүрдүүлгийн шинжтэй мэдээллийг бол тэрээр хийсэн юм аа. За харин эх 7 хоногт Трамп Ирантай одоо яриа хэлцээ явуулна гэж одоо мэдэгдэж байсан энэ мэдээллийн талаар цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левит одоо эх 7 хоногт Америк Ираны яриа хэлцээ хийх ямар нэгэн тов одоогоор гараагүй байгааг хэлсэн. Мөн дээрээс нь Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи яриа хэлцээг сэргээх ямар ч тохиролцоо бол хоёр улсын хооронд хийгдээгүй байгааг Пүрэв гарагт мэдэгдээд байгаа юм аа. За та мөргөлжилж байна. Дараагийн бидний онцлог үйл явдал бол энэ 7 хоногт Нидерландын Гаг хотноо болсон НАТОгийн дээд хэмжээний чуулга уулзалт байгаа. За чуулга уулзалт энэ 7 хоногийн Мягмар Лав гарагт 2 өдрийн хугацаанд үргэлжлэн зохион байгуулагдсан байгаа. За эхний Мягмар гарагийн одоо арга хэмжээний
үеэр бол одоо үндсэндээ зохион байгуулагч Нидерланд улсын эзэн Вильгельм Александр нийт одоо хуралцан ирсэн хүндэт зочид төлөөлөгчдийг одоо хүлээн авалт зочид төлөөлөгчдөд зориулж хүлээн авалттай зохион байгуулсан үндсэндээ одоо эхний өдрийн арга хэмжээ бол ингээд өндөрсөн байгаа. За хоёр дахь өдрийн буюу сүүлийн 5 гарагийн одоо үеэр бол НАТОгийн гол үндсэн одоо хуралдаан бол зохион байгуулагдсан. За гэхдээ хуралдаан ердөө 2 цаг ахсны хугацаанд бол үргэлжилж шийдвэрээ гаргасан байгаа. За өнгөрсөн сар Туркийн Анталия хотод зохиогдсон НАТОгийн гишүүн орнуудын гадаад иргэн сайдын уулзалтаар Батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцэж нэмэгдүүлэх нэгдсэн тохиролцоонд хүрсэн. За энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтаар гишүүн орнуудын Батлан хамгаалахын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүргэх шин зорилт бүхий хэлэлцээрийг бол энхүү хэлэлцэн баталсан байгаа юм аа. За НАТОгийн дүрмийн дагуу бол альва бодлого шийдвэр дөрвөн журмыг бүх гишүүн орнууд нэгдсэн байдлаар зөвшөөрч баталсан тохиолдол бол хэрэгжүүлдэг учиртай. За ингээд энэ бүх гишүүн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг батлан хамгаалах салбартаа одоо зарцуулна гэсэн энэ шийдвэрийг гаргахад бол Испани, Бельги, Словак зэрэг улсууд бол эсрэг саналтай байсан ч эцсийн баримтчигт бол гарын үсэг зурм бүгд бол нэгдлээ. За ингээд ийхүү одоо НАТОгийн гишүүн орнууд 2035 он гэхэд бас улсын батлан хамгаалах аюулгүй байдлын төсөв зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5% төрөж нэмэгдүүлэх энэ тохиролцоонд бол хүрсэн нь энэ удаагийн чуулга уулзалтын одоо гол үр дүн байлаа. За гэхдээ энэ одоо шийдвэрийн дагуу гишүүн орнууд ойрын 10 жилийн хугацаанд бол хамгийн багадаа дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5% батлан хамгаалах салбартаа зарцуулж нэмээд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5%-ийг аюулгүй байдлын одоо дид бүтцүүдтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд буюу одоо зам, гүүр, бомб, нисэх талбай барьж байгуулах ийм одоо хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх байдлаар зарцуулах үүргийг бол хүлээхээр болж байна. За өнөөдрийг хүртэл батлан хамгаалахын төсөвтөө дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-ийг чадан ядан зарцуулж байсан НАТОгийн гишүүн орнууд цаашдаа өшөө олон 10 тэрбум ам долларыг цэрэг зэвсгийн салбартаа бол зарцуулах ёстой болж байна. Ингээд батлан хамгаалахын төсөв зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуух гишүүн орнуудын үйл явцыг 2029 онд буюу Америк нэгдсэн улсын ээлжид ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар шинжилэн дүгнэхээр тогтоод байна. За сүүлийн онцлог нэг мэдээллийг хүргэе. Энэ бол энэ 7 хоногт одоо өндөрлөд байгаа. Америкийн одоо хипхоп продюсер Шон Диди Компстой холбогдох одоо шүүх хуралтай холбоотой үйл явдлын талаарх мэдээлэл байна. За тэгэхээр сүүлийн 6-7 хоног гаруй хугацаанд үргэлжилж за энэ 7 хоногийн ихээр төр завсарлага авсан рэпер продюсер Шон Диди Компсын шүүх хурлын сүүлчийн сонсгол бол энэ 7 хоногийн пүрэв гарагт эхэллээ. За түүнийг бэлгийн хүчээр хилэл, бэлгийн мүлжлэг гэх зэрэг хид хэдэн эрэгт буруутгасан. За энэхүү иргэн шүүх хурлын үеэр бол өнгөрсөн хугацаанд нийт 34 гэрчийг оролцуулж прокурор болон өмгөөллийн багийнхан асуулт асууж байцаах маягтай бол үргэлжлэн явагдсан юм. За Шон Диди Компсын хувьд тгсэн бүх хэрэгт өөрийгөө буруу гүн хэмээн няцааж мөн өмгөөллийн багтайгаа зөвлөлдсөний дагуу өөрөө мэдүүлэг өгөхгүй гэдгээ бол мэдэгдсэн байгаа. За прокуроруудын зүгээс хэргийн нотлох баримт болгож олон мянган хуудас гар утасны яриа болон мессежийн бүртгэл хэргийн хохирогч гэрчүүдийн өгсөн олон цагийн мэдүүлгийн бичлэгийг бол танилцуулсан давхар. За тэгвэл Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн холбооны шүүхэд одоо пүрэв гарагт эхлээд байгаа сүүлийн сонсголын үеэр ялагч талаас Дидиг дээрх хэрэгүүдэд үнэхээр буруутай гэдгийг нотлохыг оролдох бол өмгөөллийн багаас үйлчлүүлэгчийн аварч авчулдах одоо бүхэл арга одоо энэ үлдсэн хугацаанд бол хэрэглэх нь бол тодорхой болоод байна. За шүүхийн сонсгол баасан гарагт өнөөдөр одоо та бүхэн хөтөлбөрийг хүлээн авч үзэж байгаа үед бол өндөрлөх юм төлөвтэй байгаа. Гэхдээ мөн баасан гарагт өндөрлөхгүй бол эх 7 хоногийн даваа гарагт бол одоо энэ шүүх хурлын шийдвэр гарна гэж бол мэдэгдэж Америкийн эвлэлүүд бол мэдэгдэж байна. За мэдээлж байна. За уг хэрэгтэй ямар нэгэн байдлаар харилцаа хамааралгүй Нью-Йорк хотын оршин суугч болох 12 тангарагтны шүүгч Америкийн хипхоп дуу хөгжим entertainment бизнесийн салбарын одоо магнат болох Диди гэдэг одоо урлагийн нэрээр алдартай Шон Компсийн хувь заяаг бол шийдэх гэж байна. За тангарагтны шүүхийн шийдвэр баасан гаригийн орой за Эсбөгөөс эх 7 хоногийн даваа гарагт бол гарах төлөвтэй байгаа юм аа. За ингээд хэрвээ тангарагтны шүүхийн 12 шүүгч түүнийг буруутай гэж үзэх юм бол тэрээр насаараа бүх насаараа одоо хоригдох ялавч магадгүй байгаа юм аа. За ингээд та бүхэндээ энэ 7 хоногт толгоос толсон дэлхийн онцлог үйл явдлаас томилон танилцуулан анхаарлаа хандуулсан баярлалаа.